Сайн байцгаана уу сонсогчдоо. ID Plus подкастын 2 дахь дугаар эхэлж байна. Манай подкаст өөрийгөө хөгжүүлэхийг хүсдэг хэн бүхэнд шин санаа, урам зориг өгөх зорилготой. За тэр дундаа хувийн хөгжлийн асуудлууд дээр фокуслохыг зорж байна. Энэ утгаараа бид энэ дугаартаа мэрэгжлийн сэтгэл зүйчийг урьж оролцуулж байна. Психометрикч, сэтгэл зүйч, сэтгэл засалж, Оксфордын их сургуулийн шинжлэх ухааны магистр, Монголын сэтгэл зүй сэтгэц судлалын үндэсний хүрээлэнгийн удирдах зөвлөлийн дарга Жавзан багш оролцож байна. За манай подкастт тавтай морил урилга хүлээн авсанд их баярлалаа. Баярлалаа. Намайг тав хүмүүст оролцуулж байгаад. Түлэх баяртай байна. За. Тэгэхээр хүүхний хөгжил бүр хүүхэд ахуй цагаас ихтэй учраас сэтгэл зүйтэй салшгүй холбоотой гэдэг утгаараа бид өнөөдөр энэ сэдв дээр төвлөрөх болно. За тэгэхээр подкастаа эхлээд ер нь бол хүүхдийн сэтгэц гэж ярьж байгаа. Энэ утгаараа эхлээд сэтгэц нь яг эрүүл хүүхэд ямар байд юм бэ гэдэгт эхлээд төвлөрье гэж бодож байна. За Никол Беркинс гэж профессорын хэлснээр бол альва нэг сэтгэл хөдлөлийн хувьд муу сайн хүнд хэцүү юм тулгарлаач гэлээ. Тэгж их сэтгэлээр доошоо нам унчхаад байхгүйгээр тэр бүгдийг давж гарч чаддаг, нөхцөл байдал дасан зохицож чаддаг ийм хүүхдийг бол сэтгэц нь эрүүл байна гэж үздэг юм байна. Та энэ дээр багшаа юу гэж хэлэх вэ? Тэгэлгүй яах вэ? Уйдах завгүй хүүхэд нас тийм өвдцэн юм шиг гэж. Тэгэхээр хүүхдүүд хэдий хөдөлгөөнтэй, хөгжилтэй эхлүү юм сонирсан байвал хүүхэд эрүүл хөгжиж байна гэсэн үг. Зарим эцэгчүүд надаас асууд энэ хүүхдүүдээ яаж зүгээр суулгах вэ? Окей, эрүүл байгаа хүүхдийг та яах гэдэг. Яагаад хөгжлийн зогсоох гэдэг юм бэ гэж би асуудаг байхгүй хариулт нь. Хүүхэд сэтгэл зүйн асуудлаар эсвэл физиологийн асуудалтай эрүүл мэнд нь өвдөөлөх хэлсэн бол хүүхэд нурнаагаад өөрөө ирэхгүй тэмцэлгүй болоод өдөржингөө уйлагнаал ингээл хэлдэг. Тэгэхээр хүүхдийг эрүүл байна уу, эрүүл биш байна уу гэдгийг зүгээр хүүхдийнхаа тэр хөдөлгөөнөөс та ажиглаж болох байхгүй юу? Тийм учраас та хүүхдээ сайн ажиглаа, анхаараа, анзаараа л гэсэн үг. Хүүхдээ өөрийнхөө болоод байгаа процессыг тэр болгон илэрхийлж явах уу? Тэр төс манай айлаас 8 нас хүртэл тэр болгон илэрхийлж чадахгүй 6 настай 5 настай хүүхдүүд л ээж энд нэг л юм өвдөд ах шиг эсвэл бол дуугаа ороогаал хоолоо идэхгүй ах жишээтэй. За тэгэхээр энэ хүүхдүүд маань эрүүл байгааг бас нүдэндээ гэрэлтэй тий нүүрэндээ цогтой гэдэг шүү дээ тий тэр нь өөрөө цаанаас юм сонирхоод хөдөлгөөн цайтай тий ээж автайгаа харилцахтаа ч юм уу чөлөөтэй өөрийнхөө сонирч байгаа юм шууд асуудаг шүү хүүхдүүд чинь би яаж тогломоор байна ямар гэж яхад нь ээж аваад нь болон нэг жоохон цаг зав гаргаад бас жоохон анхаарал өгвөл бас хүүхд улам өөртөө ихтэй болдог юм шиг санагдал та. Энэ юу вэ? Энэ яаж байна? Энэ ямар учиртай юм гэдэг асуултыг өдөрт хэдэн зуудаа асуудаг гэж байна. Тэгэхээр энэ асуултанд аль болохоор л ээж аав нар маань хариулаад өчхөө. Ээж аав нар зүгэлдээ. Гэхдээ та насныхаа эцэст үр хүүхдийг гэртээ хүлээгээл дүнсгэр гэрт ганцаархнаа сууж явах үе утахгүй хүрээд ирнэ. Энэ хүүхдүүд таныг нервтүүлж стресстүүл бухимдуулаад байгаа юм шиг таныг ажиллаад хөдлөрүүлэх хийх гэхлээр ирээд асуулт асууад байгаа юм шиг энэ үе бол зүгээр л богинохон үе байхгүй юу? Аяанда танд ирэхлээл өнсүүлдэг байсан хүүхдүүд өсвөр наснд ороод ирэхлээр тань өнсүүлж тэхврээд инхрийлэх гэхлээр муухайн онцгүй ингээд таныг түлхэх үе хүрээд ирнэ. Тэр үе хүртэл үе үед нь хайрлах хэвээр хайраа өгөөд явал гэж хэлж байна л гэсэн. Тийм болохоор хүүхэд асуулт асууж байвал аль болохоор хариулахад бэлэн сэтгэл зүгээртэй эцэгчүүд хөл бий болгоосоо тэр залуу өвчүүд маань ажил ихтэй байна. Ядраад байна. Ааваасаа асуу, ээжээсээ асуу гэж би нүлэг чихтгээ явах байлгах төлөвтэй болох хэрэгтэй. Хоёрдугаар гэх юм бол сүүлийн үед баруунд ингэж үзээд байгаа шүү дээ. Хүүхдүүдээ эмээ өвөөтэй нүсгээс илүү залуу авч иртэй хүүхдүүд их сэргэлэн байдгаа гэж яриад байгаа. Энэ ямар учиртай вэ гэхлээр би эмээ өвөөгийн хайр халамжийг буруутгах гэсэн юм ерөөсөө би явдал байхгүй. Залуу аав ээж нартай хүүхдүүд маань илүү яадаг гэхлээр хурд хүчтэй. Асуултанд нь та хурд хүчтэй хариулаад байгаа учраас яаж юм гэхлээр хүний бүр энэ хөдөлгөөнч хүртэл юм биш үү? Нас алтсан яриа хүртэл удаан болж байна. Биеийн хөдөлгөөн удаан болж байна. Залуу ах чинь цоглог гэрэлтэй тийм ээ. Бүх олон янзын юмыг амжуулдаг 40 гараад ирсэн зарим хүмүүс болоод ялах хүүхдээ болохоор улам ядраад байна шүү дээ. Энд чинь бүр яадаг вэ гэхлээр байгаль хүртэл хүнийг зохицуулаад өгöd дээ шүү дээ. Тийм болохоор та ирч хүчтэй залуу ах тусмаа хүүхдтэйгээ илүү ирч хүчтэй явах. Залуу харилцаа л гэсэн үг. Өвөө аймаа нар мөрт яагаад асуудал үүсэж байгаа гэхлээр өвөө аймаа нар маань тэр ялах дөнгөж төрсэн хүүхдүүдээс ч энэ 5 6 настай хүүхдүүдээс чинь 40 50 жилээр насаар ах биш шүү дээ. Тэгэхээр тэр үеийн хүмүүжлийн арга
Нэг 20 30-тай аав ээжүүдийн хүмүүжлийн арга орчин нөхцөл өссөн байдал хоёр нь ялгаатай учраас арай тайлбарлаж өгөхөд яасан бэ гэхээр ойрхон байна л гэсэн үг. Тийм үстэй. Айд хүлэн зөвшөөрнө үстэй. Илүү яг хөө. За. Тэгэхээр одоо цар тахлын үед бол хөл хорой улс орнуудад хэрэгжиж шүү дээ. Монголд шалгаагүй. За олон хүний хувьд одоо гэр бүлдээ зарцуулах цаг арай нэмэгдсэн ч гэсэн за Америк, Орос гэдэг их олон оронд гэр бүлийн хүчирхийлэл өссөн мэдээ байна. За нэгдсэн үндэсний байгууллагаас бол хүүхд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалаач гэж засгийн газруудад бүр уриалгахтай тулсан. За ийм хөл хоройны үед одоо найз нөхдөдөө хүртэл одоо уулзах боломж нь хязгаарлагдсан. Энэ хүүхдүүдтэй энэ нөхцөл байдлыг юу нь яаж зөвөр ойлгох хэрэгтэй юм болов? Тэгээ хүүхдүүд мал мэдээнээс бол одоо олон янзын мэдээлэл хүлээж авч байгаа л да. Тэгэхээр хүүхдүүд маань угаасаа энэ өвчнөд талаар бас ойлголт бий болцсон. Мөн дөнгөж сайхан бас манай Монгол залуучууд маань откод вирустэй тэмцэнэ гэд номоор хүртэл илэрхийллээ шүү дээ. Тэр ном бүр Туркид бүр зохиогчийн эрх нэтэ хэвлэгдэх гэж гих мэдчилгээ номоор хүртэл илэрхийлээд хүүхдэд энэ вирусны ертөнцид очиод яаж тэр вирустэй тэмцэж байгаа маягаар нөгөө хүүхдийн ертөнцөөр дамжуулж ойлгуулах ном хүртэл гарч ирлээ. Тэгэхээр та өөрөө ойлгуулад байгаа ч гэсэн бас зарим тохиолдолд хүүхдийн ертөнцөөр харуулсан зураг номоор бас хүүхдүүдэд ойлгуулж болно. Гол нь эндээс нэг хамгийн чухал асуудал нь юу вэ гэхээр гэр бүлийн хүчирхийлэл, гэр бүлийн зөрчилдөөн маргалдаа нэмэгдэж байгаа явдал байгаа. Одоо дөнгөж сайхан Монгол улсны цагдаагийн газрын мэдээлэлээр түрүү сарынхаас энэ сарын одоо хүчирхийллийн дуудлагын 40% нэмэгдсэн байна гэж байна шүү дээ. Гэр бүлийн хүчирхийлэл. Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага. Тэгэхээр энд яаж юм гэхээр нөгөө ажилтай байсан, амьдралтай байсан хүмүүс маань ажилгүйд л нэмэгдэж байна. Ажлын цаг багасж байна, тийм ээ? Нөгөө гэртээ удаад ирэхлээр гэр бүлийн хоорондын зөрчил улам яасан гэхээр хурцдаж байна. Хүүхдүүдтэйгээ нөхөртэйгээ хантайгаа харилцах арга барил дээр залуучууд маань алдаа хийж эхэлж байна. Би энийг ойлголцохгүй байна. Дээрээс нь нөгөө эдийн засгаас улбаатай хоолны мөнгө ч гэдэг ч юм уу те байр зээлийн мөнгөний стрессүүд үсээ трийгээ тайлах нөхцөл байдал байхгүй нөгөө чөлөөтэй найз нөхдөйгөө уугаад тийм ээ асуудлаа яриад ах боломж нь хязгаарлагдаж эхэлж байна. Тэр болгон баар цэнгийн газар яваад явахгүй болж байна. Ирчүүд мэн тэр болгон салхинд яг гарахаа болж эхэлж байна. Тийм. Богдуулах хүртэл гарахгүй шүү дээ. Нүд нь яасан бэ гэхээр хүний нүд чинь дандаа нөгөө хүнээ харж баясаж, байгаль харж баясаж, таашаалж, стрессэд тайлж идэг. Тэр нь яасан бэ гэхээр хайрцаглагдаж, хайцарлагдаж. Тэгэхээр энд одоо зүгээр л хитгэн зүгээр шалгуурын үе яахгүй. Ямар шалгуурын үе вэ гэхээр та урд нь ажил гээд гэр орондоо анзаардаг байсан. Хоёрт нь бол сургуульд цэцэрлэгт хүүхдэд таатгадаг үе байсан бол одоо энэ үед та яаж амьдралаа өөдөн татах вэ, өөдрөг байх вэ гэдэг яаж би хань хүртээ зөв харилцах вэ гэдэг бүтээлч үе байхгүй. Нэг юмсандаа бүтээлч үе. Тий. Өөрөө өөрсдийгөө хүүхдүүдэд яаж хүмүүжүүлэх вэ гэдэг арга суралцах үе. Хань хүртээгөө яаж зөв харилцах вэ гэдэг өөрөө өөрсдийгөө хөгжүүлэх үе баггүй юу. Нэг юмсандаа та өөрөө өөрийгөө хөгжүүлэх үе болж байна. Байгууллагуудад ч гэсэн энэ өөрөө ямар үе болчихж байна гэхээр угаасаа ажил зохицсон учраас бичиг баримтаа улам боловсруулах ажлыг доторх хүмүүсээ улам онлайнаар ч юм уу сургаж боловсруулах нөгөө хөгжих сурах үе болчихж байгаа байхгүй. Энд чинь богинохын шалгуурын хугацаа болоод ш таасаагүй. Тийм болохоор та хэд маань хөгжөө өөрсдийгөө бас арга барилаа засаа, хүүхдүүдтэй харьцах аргуудад суралцаа гэд ийм одоо бид нар бас манайх ч юм сэтгэл зүгээд групп асуудлаа тавьдаг групп нийлээ тийм ээ. Тэгэхээр олон онлайн хичээлүүд бий боллоо. Гол нь одооны үе чинь мэдээллийн зууны учраас аль мэдээлэл өөрт нь хэрэгтэй вэ гэдэг ялгадаг чадвартай байх болсон үе шүү дээ тий. Гэх мэтчлэг ийм чухал асуудал яригдах болсон үе нэ. Орчин үеийн 16 бие биенийн брэнд гараад ирэхдээ зарим хүнд төрөлхөөсөө хүний сэтгэлийн хөдөлгөөнийг сайн мэдэрдэг хүмүүс байдаг байхгүй юу? Мэдрэмж султай. Тэмээс нөгөө мэдрэмж өндөртэй эхнэр нэм нөхөр нь чи намайг тэгсэнгүүгээд ойлгосонгүүгээд нөгөө хоёрын зөрчил үүсээд байгаа гол шалтгааны эсвэл нөгөө хүнийхээ хувийн онцлогийг мэдэхгүй шүү дээ. Тэгээ би тань бүхэн дахиад хэлэхэд та жишээлбэл гар утсан дээр өөрхийн дуу бичиж аваа сонсглохлоор та сонсогдгоо өөр хүн сонсогддог. Өөр хүн сонсогддог шүү дээ. Тэр өөр яриад хаалт. Ягаад гэвэл та өөрийгөө мэддэг байхгүй.
өөрийнх нь давуу талыг мэдэхгүй, сул талыг мэдэхгүй. Тэгээд сэтгэл зүйч нэг сонирхолтой нь юу гэхээр лам дээр очих юм бол хин нэгэн одоо нэг танаа одоо урд насны чинь ч юм уу хин нэг нь болохгүй байсан болоод таны амьдрал чинь болохгүй засал хийлэг гэнэ. Бөөдөр очихад чөтгөр шулмод юуд нөлөөлцсөн те. Тэр юм чинь одоо зас гинт гэж хэлнэ. Сэтгэл зүйчдэр ирэхлээр асуудлын гол нь хэн байсан бэ? Та өөрөө байсан баг. Та өөрийнхөө давуу сул талыг мэдээхгүйгээр хүнтэй харилцаад хүнд өөрөө нөлөөлөх гэж оролдоод байна л гэсэн үг баг. Энэ дундаас цэцэрлэгтэй байна гэсэн үг ахна шүү дээ. Тэгэхээр хүүхдийн хүмүүжил боловсрал за эцэг эхчүүд энэ дээр юу ойлгох ёстой ингээл их олон ярьдаг тийм. Сэтгэл зүйчдэр бол хангалттай мэдээлэл өгдөг. За тиймээс өнөөдөр хүүхдийн сэтгэл зүйн онцлогийг ойлгохгүй байснаар за бас нийгмийн бусад нөлөөллөөр хүүхдэд сэтгэл зүйн ямар эмгэгүүд үүсдэг талаар бас илүү түлхүү ярья гэж бодож байна. За ер нь ямар эмгэгүүд ер нь Монгол хүүхдүүдэд зохиолж байна вэ? Үр дагавар нь ер нь ямар байд юм бэ? За тэгэхээр эмгээг ярихаас атай холбоотойгоор би та бүхнээс ерөнхий ойлголт өгчээ. Тэгэхээр хүн болгоно адилхан биш. Хүн болгоно төгс биш. Зарим хүмүүс бол төрөлхөөсөө neurodevelopmental disorder буюу мэдрэлийн эсийн төрөлхийн эмгэг гэдэг юмтай төрдөг байхгүй. Одоо энэ Дауны синдромтой хүүхдүүд байна тийм ээ. Би энэ хөгжлийн бэрхшээл яриаггүй шүү. Хөгжлийн бэрхшээл бол хараа сонсгол яригдчихэж байгаа шүү дээ. Би сэтгэл зүйн бэрхшээл ярьж байна гэсэн үг. За тэгээд оюун ухааны хомсдолтой хүүхдүүд байна. Анхаарал нь ерөөсөд тогтдоггүй ADHD гэж хүүхдүүд байна. Энэ бидний одоо манай хүрээлэнгийн сүлүүд ярьж байгаа суралцсан бэрхшээлтэй хүүхдүүд байна. Төрөлхөөс уншиж чаддаггүй дислекситэй, төрөлхөөсөө одоо зөв бичиж чаддаггүй дисграфитэй, төрөлхөөсөө тоо бодож чаддаггүй дискалкуляшитэй. Дискалкуляшиг тооны чадваргүй төрөлхөөсөө оронжийн зохион байгуулалт авахгүй юм хүмүүс байгаад байна. Тэгэхээр би та эмгтээчүүд нь битгий гомдоорой. Жишээлбэл хүн амын 50% өөрсдөө суралцсан бэрхшээлтэй байдаг. Суралцсан бэрхшээл дунд баг дунд хүндэл гэсэн хэлбэртэй байдаг. Эмэгтэйчүүд нь машин парклтай муу шүү дээ. Парк тавихтаа. Тэгэл эмэгтэй хүмүүсийг эрэгтэйчүүд одоо машин муу парклдаг гэж загнаад тийм. Яагаад гэвэл эн чинь нөгөө орон зайг яаж юм гэхээр толны эсрэг тусгалд харуулад баримжаа авчин гэдэг чинь өөрөө орон зай дотор баримжаалах чадвар байхгүй юу. Тэгэхээр энэ чинь өөрөөсөө эмэгтэй хүнд бас л сул тал байхгүй юу. Тэгэхээр энүүгээр нь хүнийг нэг өсөнтэй торомжилж чинь л гэсэн үг шүү дээ. Эрэгчүүд маань тэгж битгээд яриа автлаа. Эн чинь зарим хүний сул тал байхгүй. Эрэгтэй хүмүүс өдөржингөө хүүхдүүдэд хоол хийгээл асраад байх нь эрэгтэй хүмүүс яг 100% хийдэг ажил мөн үү? Удаан эрэгтэй хүн үнийг хийгээд тэгэхээр эрэгтэй хүмүүс төвхтэй байдаг байхгүй. Энтэй адилхан юм болгоныг хүн төгс хийнэ гэж байхгүй. Тэгэхээр энэ neurodevelopmental disorderтэй хүүхдүүдэд эртхэн шиг оршлуулах хэрэгтэй байдаг байхгүй. Тэгэхээр ямар арга хэмжээ авах вэ? Одоо аутизм л гэж ойлгоод байгаа. Бүх хүүхэд аутизмтай биш шүү дээ. Сонирхолтой нь аутизмтай хүүхдүүдэд суралцсан бэрхшээл хосолдог тал бий. Зарим аутизмтай хүүхдүүд угаасаа дислекситэй байх жишээ. Манайд бол нодлон жил гэхэд маш гайхалтай юм гоё урлагийн бүтээл хийдэг аутизмтай угаасаа төрөлхийн анхаарлын сарнилтай ADHD давхар тийм хүүхэд орж ирж байгаа жишээ тий. Эсвэл маш сайхан код бичдэг. Маш гайхалтай одоо бүр кодыг бол гайхалтай бичиж програм тоглоом бүтсэн мөртлөө дислекситэй хүү орж ирж байгаа жишээтэй ийм хүмүүс байдаг. Тэгэхээр энэ хүмүүсийг юу гэж хэлдэг вэ гэхээр дэлхийн нийтэд gifted children гэж хэлдэг. Gifted гэдэг нь авиастай гэхээс илүү өгөгдсөн, нийгэм өгөгдсөн тэр өгөгдлийг нь олох хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр дэлхийн нийтэд байгаа одоо гайхалтай жүжигчид, тамирчид за тэгээ entrepreneur бизнес сүйхэн биш үү? Энэ хүмүүсийн ихэнх нь юу байдаг вэ гэхээр ийм өгөгдөлттэй хүмүүс байдаг. Өгөгдөлттэй. Энэ өгөгдөлттэй хүмүүс уламжлалт сургалтын аргаар сурахад хэцүү байдаг. Яагаад гэвэл та давтан нэг юм хуулбарлаж бичих нь дислекситэй хүмүүнд бол тэр дисграфитэй гэд бичих чадваргүй хүмүүст там байхгүй яг үнэтэй бол. Там байхгүй. Хэцүү шттэ тэр ингээд өөрөөр сэтгэдэг хүн шттэ юмыг практикал амьдралд одоо та нар ч гэсэн харж байгаа зарим хүмүүс хичээлдээ онц сурдггүй мөртлөө амьдрал дээр аягүй там амжилттай авдаг те бизнесийн ухаантай тэр хүмүүс чинь тэр өгөгдөлттэй л байсан байхгүй. Тэгэхээр энийг сайн ойлгох хэрэгтэй. Өгөгдөлттэй хүмүүсээс та хичнээн математик дээр ярих үсэд хэрэггүй. Тэгэхээр энэ сонирхолтой санагдаж байна л да тий. Бид нар одоо би чинь 3 хүүхэдтэй тэгээд том хүмүүс нь бол 11 настай тий. Тэгээд би одоо хүүхдийнхээ яг одоо саний дислекси ч юм уу тоонд муу ч юм уу тий. Энийг нь яаж мэдэх? Ер нь хараад одоо сурлагаар нь бас мэдэх юм уу? Эсвэл бол шинж тест байдаг уу?
Одоо ерөнхийдөө бол шинжлэх юм тест байдаг. Тэгээд Англи Америкт бол энэ IQ-гийн тестээр бүрийн сургуульд ороход нь бол уншилждаг байхгүй юу. Тэгэхээр сонгон шалгаруулж одоо тэр хувийн сургуулиуд аваад байгаа талаар ярьж байгаа юм биш шүү. Орсны дараа уншлаад яаж юм гэхээр тэр хүүхдүүдийн сул талыг нь багш нарт нь хэлээд яаж хөгжүүлэх вэ гэдэг арга зүйн зөвлөмжчж байгаа л гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр тэднэрт чинь угаасаа энэ боловсролын системд нэвтэрсэн одоо Английн British Ability Scale буюу манай энэ баг хүрээлэнгийн хамгийн анхны тест стандартл оюун ухааны тест маань өөрөө 60 гаруй жилийн түүхтэй. Англи 4 дахь хөлбөр нь батлагдаад хэрэглээнд орцсон сургуулийн сэтгэл зүйч нар нь ашигладаг байхгүй юу? Эцэг эхчүүд маань энийг эртний шиг онцлуулчих юм бол эн чинь өөрөө яадаг гэхээр тухайн хүүхд ямар мэрэгчлэлтэй чиглэлтэй ямар сонгон сурах уу гэдгийг бүр эрт онцлоод өгчдөг талтай. Тэгэхээр яаж юм гэхээр одоо нөгөө хэвийн хүүхдүүдээр ээж аав нь анзаардаг байхгүй юу? Одоо ADHD бүр ингэ түргэн ингэ сууж чадахгүй нөхдүүд байгаа шүү дээ. Эсвэл нөгөө сургуульд дөнгөж ороод ирэхлээр уншиж чадхаа бол бич чадахгүй байгаа эцэг эхчүүдэд нөгөөх нь толгомцсон асуудал болоод манайх руу өөрсдөө хайж олсоор очоод орж ирээд байгаа. А бусад эцэг эхчүүд нь яг ойлгохгүй байх чижээтэй дөнгөж сайхан бас нэг хүү ирсэн. Ямар хүү байсан бэ гэхээр хятад хэлэндээ айгу дурггүй. Тэгсэн чи хүүгийн маань хувьд яасан бэ гэхээр маш гоё хэл ярианы чадвартай тэр номыг уншаад утгын сайн ярина. Гэтэл юмыг нэг төрсийг хараагаараа тогтоох чадвар сул байгаа байхгүй юу. Тэгэхээр нөгөө хан зүсэгч өөрөө нэг юм эдлэхий ижилхний юм жижиг одоо нэг юм одоо нэг одоо зураасууд нь өөр идэг. Тэгээд нөгөө сонсголын жоохон авиас ой султаа учраас нөгөө нэг хятад хэлний нэг авианы нэг ойролцоог ялгаж авах чадахгүй болохоор тэр хүүхдэд хятад хэлтэй сурвал сурах нь үндэ бол хэцүү байгаа байхгүй юу. А гэхдээ тэр хүүхдийг хөгжүүлэх тэр хэл яриагаар одоо сэтгүүлж одоо редактор зохиолч болох тийм авиас дагч шээ. Тэгэхээр хүүхдийнхаа энэ эртгэнд ямар авиастай ямар хүн болж чадах вэ гэдгийг онцлуулаад авчих нь өөрөө асар том хөрөнгө оруулалт болж байгаа байхгүй юу. Ирээдүйд ямар мэрэгчлэлтэй болох юм бэ гэдгийг тодорхойлж гэнэ гэсэн үг. Энэ онцлогоо бол та хэдэн сая төгрөгийн үнэтэй хэдэн 10 20 сая төгрөгийн үнэтэй сургалтанд сурах гэж байгаа шүү дээ хүүхдүүдээ. Тэгэхдээ тэр ямар хүнд өгөхөөсөө илүү биений хүүхд ямар онцлогтой илүү би аль талаар нь илүү чиглүүлэх вэ гэдэг энэ үнэтэй 10 хэдэн сая үнэтэй сургуульд сургуулах та аль нь хүүхд минь тохирох вэ гэдгийг онцлуулаад мэдчих. Энд чи хэдэн 10 жилээр энэ хүүхдүүдэд ирээдүйд оруулах хөрөнгө оруулалт байхгүй юу? Тэ? А сургалт бол тухайн хүүхдийг цаг үеийн мөчтөөр нь хөгжүүлэх явах процесс байхгүй. Энэ чинь таны хүүхдийн ирээдүйн стратеги, ирээдүйн хэтийн төлөвийг тодорхойлж өгч байгаа асар үнэтэй хөрөнгө оруулалт. Би нэг нийгмийн дунд байгаа нэг асуудал асуумаар байна л да. Ерөнхийдөө нөгөө нэг сэтгэл зүйн эрүүл мэндийн үндэсний төв дээр одоо PC тоглоомд онцсон хүүхдүүд тэгээд тэд нар чараас бүр одоо тасаг хүртэл байдаг гэж хэлжсэн. Энэ хүүхдүүд одоо энэ эмгэг мөн үү сэтгцэн юм мөн үү? Тэг хэрвээ муу юм болвол ер нь эмчлэх боломжтой яаж эмчилт юм бэ? Тэгэхээр донтолт гэдэг бол сэтгцэн эмгэг хүндэрсний л яг шинж. Тэгэхээр донтолт бол маш олон хэлбэртэй зарим хүүхдүүд PC донтож чинь тий. Насанд хүрэгчд сүүлийн үед мөрөдөд тоглоомд донтож чинь. Архин донтож чинь. Хар тамхин донтож чинь. Тэрнээсээ болоод олон асуудал тагуулж амиа орлолт, гэр бүл салалт, шорон тий ерөөсөө маш их юм татгаж байна. Тэгэхээр энэ донтолтыг бол эцэг эхчүүд л өөрсдөө сэргүүл. Хүүхдүүдтэй зөвлөгөө авах гэж ирж байгаа эцэг эхчүүд дандаа өөрсдөө зөвлөгөө авч гардаг гэдгийг л битгий мартаа. Нэгээсэндээ манайд одоо эцэг их хүүхдүүдэд 18 хүртэл насны хүүхдүүд зөвлөгөө авах гэж ирж байгаа тохиолдолд дандаа авч ирдэг. Хүүхдийн нэг цаг, ээжийн нэг цаг гэж байдаг. Хүүхдээр 2 цаг ирдэг. Ээж аавын 1 цаг. Тэгэхээр яаж юм гэхээр ээж аав чинь ерөөсөө юу вэ гэхээр ямар арга барилтай вэ гэдгийг л эртхэн шиг мэдээд аваа. Таны арга барил тохирох байгаа учраас хүүхд яасан. Тэнд донтолт руу орсон байхгүй. Та этрийг хянаад байна. Эсвэл бол хянахгүй яасан. Сул тавиад байна л гэсэн үг байна шүү дээ. За тэгэхээр эндээс би дахиад одоо яг нэг асуудалд оч ургуулад яг яах ёстой юм бэ? Хүндрүүлэхгүй байхад ямар арга хэмжээ авах ёстой юм бэ гэж. Тэгэхээр энд нь эцэг эхийн арга барилыг ярихаас аргагүй байхгүй. Үндсэн 4 эцэг эхийн арга барилаа. Захиргаадагч, хянагч, дураар тавигч, халамжгүй гэж. Тэгэхээр хит захиргаадах юм бол хүүхэд хэтэрхүү юмыг хориод байвал хүүхэд яах вэ?
Улам одоо эсэргүүцэх. Улам нөгөөд гэж үзмээр санагдан тий. Тий. Бити гэж харах хүүхд олон сонирхолтой өрөдөг шүү дээ. Эдгээр дураараа тавиад байвал яах вэ? Жинхэнэ Дураараа би бүх юм болохгүй болохгүй оролтон тий. Анхааралгүй тавиад яах вэ? Анхаарал хэмж тавихгүй зөвхөн өөрсдөө бодоод байвал тэр хүүхд чинь бүр хинчгүй эцэг ихгүй юм шиг хаягдана. Тэгэхээр хянагч гэж эцэг ихч байна. Бүх юм хяндаг. Гэтэ хянана гэдэг чинь юу гэсэн үг вэ гэхээр учиртай. Тэгэхээр сэтгэл зүйчид юу зөвлөдөг вэ гэхээр хүүхдэд ажиллах арга уян хатан байна. Шилдэг арга гэж байхгүй. Заримдаа хянана, заримдаа яах вэ? Хянахгүй. Заримдаа захиргаадна, заримдаа яах вэ? Захиргаадахгүй. Заримдаа эрхлүүлнэ, заримдаа яах вэ? Эрхлүүлэхгүй. Найз нөхдөдтэй хинтээ өргөж чинь гээл араас нь хянана уу гэхээс төзөд нь нөгөө найз нөхдөр нь очиж чи манай хүүхдэд тийм зааж өгсөн гэж найз нөхдийг нь загнуул та хэнийг эвгүй байдалд оруулах вэ? Өөрийнхөө хүүхдийг эвгүй байдалд оруулна. Тийм биз дээ. Компьютерийг битгий тоглоод хориглоод тахтсан хүүхд яах вэ? Тоглоно. Тийм үү? Орчин үед ерөөсөө бүх хүн технологиос хамааралтай болчихж байгаа учраас уцыг 100% хориглож болох уу? Шууд Болохгүй болцсон үе. Яагаад вэ гэхээр ерөөсөө болох болцсон. Тэгэхээр тэрэнд хянал тавиад хэрэглээг нь хязгаарлах байхгүй. Тийм биз дээ. 2-3 цаг хязгаарлах гэдэг байна. Гэхдээ яг аргачлал дээр тэр хүүхдүүдийг одоо яаж тэгж хязгаарлаж өгөх вэ? Тэгэхээр одоо сүүлийн үед хамгийн их юм болоод байгаа юм донтол гэдэг маань юу гэсэн үг гэхээр нөгөө 2-3 цагийн хязгаараа хэтрүүлсээр яж байгаа дэсэн гэхэлэр тоглоонд орчиж байна гэхэлэр яаж хязгаарлах вэ гэдэг. Яагаад гэхэлэр та 2-3 цаг уцаа бариулчихад өөрсдөө өөр юмыг алгуулчих байгаа юм. Нөгөө өөрсдөө тэр хяналт тавина гэдэг чинь өөрсдөө чинь бэрхшээл болоод байгаа байхгүй жаамнар. Нөгөө нэг юм хийгээл төвлөрөө суучдаг. Нөгөө хүүхэд нь 2-3 цаг нөгөө уцаа яах вэ? Оролдоо сууж идэг. Тэгээ нөгөө хүн чинь нэг унтмаар санагддаг, хоолоо идмээр санагддаг. Өөрийгөө яасан бэ гэхээр та хэн байх болох вэ гэхээр та ажил дээр өөрийгөө хяндаг шиг гэр орондоо бас яадаг вэ гэхээр өөрөө өөртөө хяналт авах хэрэгтэй болчихдог байхгүй. Тэгэхээр нөгөө ээж аав нар 2-3 цаг хянана гэх яах вэ гэх биш. Та өөрийгөө гэртээ бас яг ажил үүргээ хуваарлана л гэсэн үг. Өглөө ослоо цайгаа уулаа. За яг хүүхдээ нэг цаг тоглох хугацаанд өөрийнхөө ажлыг хийн. Одоо тэгээ буцаад дараа 1 цаг боллоо. Тийм үү? 1 цаг боллоо. Тэмэгцэн хичээлийн яг хийлгүүлнэ. Ингээд яах нь шүү дээ. Та өөрөө хүүхдтэйгээ адилхан төлөвлөгөөтэй байна л гэсэн үг байхгүй юу? Тэрнээс гэртээ ороод төлөвлөгөөгүй хоолоо идээд ийш хараад хэвтэх биш ээ. Одоо нөгөө бүтээлч юу гэж би хүлээд байгаа гэхлээр та гэртээ төлөвлөгөөтэй бай. Ойлгож байна. Та ажил дээрээ төлөвлөгөөтэй адилтай адилхан гэртээ төлөвлөгөөтэй л бай гэсэн. Саний хэсэг зайнаас ажилласан яг энийг яг биеэрээ мэдэрсэн л дээ. Зүгээр сул байгаад байвал үнэхээр зохион байгуулалттай байж чадахгүй байна. Яг саяны хэлдгээр бүх юм ингээд бас л ажил дээрээ эмх журамтай байдаг шээ хүүхдүүдтэйгээ за гэртээ хийж байгаа ажил дээр ээж дээр бусад юм дээр ээж дээр яг эмх цэгцтэй байснараа хүн сурчих юм байна. Тэснээр илүү стресс багтай байх юм энийг бас би дээр багж алхам мэдэрсэн. За дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлж байгаагаар бол дэлхийд даяар за нийт хүүхдүүд өсвөр насныхны нэг 10-аас 20% нь сэтгцийн асуудалтай тулгардаг гэж мэдээлсэн байна лээ. За эдгээрийн одоо тал нь 14 насны үед эхэлдэг гэсэн байна лээ. За тухайн үед нь эмчлэхгүй бол одоо тухайн хүүхдэд өсөж өгч цаашаа сурч мэдэхэд бол их хэхэн асуудалтай агуулдаг гэсэн байсан. Энэ дээр Монголын хувьд одоо жишээ нь хараад үзвэл ямар жишээ зохиолж байгаа бол энэ 10-20% гэдэг Монголын хувьд илүү өндөр байна уу? Таны ажигласан ажилт юу байна вэ? Нэгсэндээ бол одоо яг 10-20% гэдэг чинь хүн амын пропорцоор авах юм бол тэнд чинь хэдэн сая хүүхэд байгаа лээ те. Энд чинь хэдэн 100 мянга байгаа лээ. Тэгэхээр ойролцоо та байх магадлалтай л гэж хэлэх гээд манайх гэтээ сүүлийн үед бол сэтгэх өсвөр насны хүүхэд насны эмгэг бол ихсэж байгаа. Жишээлбэл одоо суралцсан бэрхшээлтэй 6 настай хүүхдийг орос сургуульд оруулаад нөгөө хүүхдийн багш нь жоохон загнаснаас болоод 6 настай хүүхэд инсомни бие унтчихдаг болсон багч шүү дээ. Яасан? Эмгийн хүндрүүлж байгаа. Тэр их төрөлхөөс л дислекситэй уншиж чадахгүй байхад нь хүчээр нөгөө нэг хичээлийг хийлгүүлээд тахлаар хүүхд яах вэ? Сургуульд очихоос дургүй болоод сургуульд очно гэдэг чинь тэр хүүхдэд стресс байхгүй. Айц хүйцүүлэхэд нөгөө хүүхд нь шүн унтаж явах чадхаа болцсон байх жишээтэй. Энд чинь өөрөө яаж юм гэхэлэр хүүхдийн төрөлхөө өнслөгийг ойлгохгүй байсаар яжгаад хүндрүүлсэн явдал яг мөн. За сүүлийн үед хүүхдүүдийн донд хумсаа идэх явдал их байдаг.
Хумсаа мэрээд идэх шүү. Хумсаа иддэг Тэр явдаг. дотоод зөрчлийг харуулж байна. Тийм үгүй. За хумсаа идэхээс гадна хумсныхаа нойрхот орхины ингээ арсыг хуулдаг, суулдаг, хуулдаг юм асуудал байдаг. Энэ нэг юу гэдэг вэ гэхээр obsessive compulsive disorder гэж хэлдэг. Нэг юм хитрхи давтаад эсвэл нэг юм хитрхи яг тийх байх ёстой гэдэг өрөмж өрөмтэй байдаг эмгэг багхгүй. Эмгэг. Тэгэхээр энэ эмгийг яадаг вэ гэхээр сэтгцийн эмчт дээр очиж үзүүлж болно. Бас манайх шиг одоо мэрэгжлийн сэтгэл зүйн төвөр сэтгэл засалт буюу CBT гэдэг терапид явуулдаг. Терапи гэдэг нь сэтгэл засалд явуулна гэсэн үг аах нь шүү дээ. Зан үйл тань мэдхүүгээр нь засна гэсэн үг аах нь шүү дээ. Энд чинь өөрөө obsessive compulsive байхгүй юу? Тийм болохоор тэгэхээр хүүхдэд энэ эмгэгүүд ерөнхийдөө бол 10 энэ сэтгцэн эмгэгтэй болсон хүмүүсийн суурин дандаа л хүүхд наснаас тавигдсан байдаг байхгүй. Ихэвчлэн багаасаа хүүхдээсээ. Тэгэхээр яг хуу 14 наснаас нөгөөх нь илэрсэн байж болох болно. Гэтэ суурууд нь дандаа хүүхэд ихэвчлэн obsessive байж болдог. Obsessive compulsive disorder байж болдог. За тэгээд сэтгцэн эмгэг үүсгээд байгаа үндсэн 3 шалтгаан байдаг. Нэг нь болохоор удамшил гэдэг. Хоёр дахь нь юу байдаг вэ гэхээр эцэг эхийн хүмүүжил нөлөө байдаг. Эцэг эхийн нөлөө. Гурав дахь нь юу байдаг вэ гэхээр нөгөө нэг тухайн хүүхдийг бүрлдэж байхад үүссэн эсийн одоо өөрчлөлт гэдэг ч юм уу те ийм гурван үндсэн шалтгаанаар идэг байна л да. Тэгэхээр өсвөр насны эмгэгүүд бол сүүлийн үед ярихаас өөр арга байхгүй. Өсвөр насны эмгэгүүд бол тодорхой хэмжээр сүүлийн үед улам нэмэгдэж байгаа. Манайд одоо өсвөр насны эмгээр ирэх хүүхдүүдийн тоон улам яаж ийн гэхлээр нэмэгдэх магадaltaй. Та түрүү эцэг эхчүүдийг их дөрөв ангиллаа шүү дээ. Хяндаг, сул тавьдаг гэх мэтлээ. За энэ дэр би бас нэг хоёр сонирхолтой нэр томьёо болж чадлаа л да. Helicoptering буюу нисдэг тэрэг шиг очиод байн хяндаг те. Нөгөөх нь snow plowing буюу бүх асуудлын урдаас нь шийдэж өгөх бол засны машин, зас арилгаад жирийн машинуудад зам тавьж өгдөг шиг яг тиймэрхүү бүх асуудлаар бүх юмын урдуур нь орж хийж өгдөг юм эцэгчүүд бас байна л та. Аль аль нь одоо тухайн хүүхдийн хөгжлийг саатуулдаг гэж ойлголоо. Энэ дээр за энэ helicopter эцэг гэхийн тулгаар энэ ойлголтууд хаз хизээ бий болсон гэхлээр энэ generation буюу үеийн судалгаатай холбоотойгоор бий болж эхэлсэн. Тэгэхээр одоо дэлхийн нийтээр үеийн судалгаа хүчээ авч байгаа. Яагаад үеийн судалгаа авч байна гэхэлэр энэ нийгмийн хөгжил, технологийн хөгжил маань үе үед төрж байгаа хүүхдийн нас сэтгэл зүйн онцлогтноос гадна нийгэмшлийн хөгжилд маш их нөлөө үзүүлж байгаа байхгүй. Тэмэгцэн энэ орчин үеийн залуучууд маань бас энэ мянганы үеийн Z үеийн залуучууд болцсон учраас өөрсдөө юмаа бүлдүүлж ирсэн залуучууд маань дахиад нөгөө шинээр төрж байгаа хүүхдүүдийнхээ дээгүүр эргэлдэл бүх юмыг яг бэлдэж өгдөг, хоолыг хувцсыг бэлдэж өгдөг, 24 7 үйлчлэгээ үзүүлдэг. Орой пицца амаар байх юм бол орой эдэн цаг чамаагүй пиццаг нь яг дуудаад өгдөг, үнтэй гой сургуульд явуулах гэдэг ийм л эцэг эхчүүд байхгүй. Сноп тэр нөгөө цас арилгач эцэг хин яадаг вэ гэхээр янз бүрийн асуудал гарчихгүй гэж багш нартай навчиж уулзаад буруу хүүхдүүдтэй найзалчихгүй гэж найз нартай навчиж уулзаад найз нарыг нь кино театр дагуулж яваал те илүү найз нартайгаа найзалж чадахгүй л очиж үерхүүлэх гээл нөгөө хүүхдүүдийн бие даасан байдлыг руу яг шууд халдаж яах өмнөх бүх юмыг бэлдээд байна л гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ арга барил маань нөгөө хүүхдүүдийн маань ирээдүйд ажилд хөдөлмөрт гарах бидаж хандах амьдралд нь зарим талаар сөрөг нөлөө үзүүлээд байна л гэсэн үг. Нөгөө бүх юмаа бэлдүүлээс урцсан хүмүүс чинь бие даахлаар яах вэ? Хоолоо олж идэх хэрэгтэй болно, хувцас угааж эндүүд хэрэгтэй болно, ажил хөдөлмөр дээр хин нэгнээр үгээ хэлбэлэх болно, тэ өөрхийн үзэл бодлыг илэрхийлэх болно. Ингээл энэ дээр ядна гэхэлэр асуудал үүсээд байгаа тэл адилхан. Тийм учраас одоо нөх хөдөлмөрийн зах зээл дээр энэ helicopter энэ snowballing-ийн одоо аав ээж нарын хүүхдүүдэнд хөдөлмөрийн зах зээлд орж ирж байгаа учраас энэ нь удирдах арга барил та. Удирдах ажилтан хоёрын хооронд биенийг ойлголцох байх асуудлыг үүсгэж байгаа үндсэн шалтгаан болоод байгаа. Одоо та бүхэн мэдж байгаа нь Японд болохоор нөгөө хакумура өлөө нөгөө ерөөсө гэрээс гардггүй ээж аваараа хоолоо бэлдүүлээ компьютерийн ард сууж идэг ийм хүнтэйж гэрэлтгүй те ийм хүмүүс ихсэн шүү дээ. Одоо тэр хакумура юу гэдэг үл өвчлөр нэр томьёог нь одоо олж ирэхгүй байна л да. Энэ хүмүүсийн чинь
хөгшин 40 гараад эхэлчихлээ шүү дээ. Хөгшин үеийн 40 гараад сингл тэгээд компьютераар сууж идэг. Компьютераар сууж идэг. Хадам аав ээжийнхаа зөвхөн цалингаар одоо олж ирсэн мөнгөөр нь амьдраад хоолой бэлдүүлээ ингээд сууж идэг. Тэгэхээр ингэх тусам та хүүхдийнхээ ирээдүйн амьдрал гарах нийгэмших нөхцөл байдлын хязгаарлалт байна л гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр аль болохоор одоо 1970 80-аад оны үеийн таад бол 90-ад оныхан баг 80-ад оны үеийн хүүхдүүд бид нарт яадаг гэхээр гудамжинд өссөн хүүхдүүд байхгүй юу? Өдөржингөө найз нартайгаа аль гэр бол тоглоол явдаг оройн нь үлсэх гэж амар үлсэн хүмүүс орж ирэх хоолоо иддэг өдөрт ганц л хоол иддэг байж тээ айлын борцог олдвол идэл тэгэл өдөржингөө найз нөхдөдтэй нийгэмшилтэй байсан одооны хүүхдүүдийн нийгэмшлийг бид нар нөгөө дөрвөн алчин хайрсанд ороод бүх юм бэлдээд хязгаарлаад байгаа талбай. Бараг тэр үед чинь бид нар бараг эрүүл байдаг гэсэн шүү тий. Өдөржингөө өсөөд нэг ундаа болвол бараг хувааж уучаал тэгэл гүйж идэг гэсэн. Тэгэхэд чи одоо бараг ханиад мэд нь ч баг байсан. Тий одоо тэр үед чинь бол та нарын үеэс бид нар дээдлийн үеийнх нь бол хин хүмүүжүүлдэг байсан бэ гэхээр ах эгч нар хүмүүжүүлдэг байсан. Аав ээж нар бүр хагасаа өдөр ажилладаг байсан учраас юу ажлын 6 өдөртөө ийм л байлаа. Тий. Тэгэхээр та түрүү бас чухал сэдв хөндлөө байгууллагын сэтгэл зүй гэж хөндлөө тий. Одоогийн удирдлагууд түрүү одоо шинэ үеийнхний сэтгэл зүйд хамаатуулж одоо тий тэрийг онцлогтон тулгуурсан байдлаар одоо ажиллаа явуулах тий тэдний онцлогийг ойлгох шаардлага бол улам бүр нэмэгдэж байна л да. Энэ дээр одоо тодорхой аргачлалууд байдгүй одоо тестүүд чинь одоо 90-ад оныхноос хойш 2000-ад оныхноос хойш хүмүүс одоо ингэ ажиллах хүч болоод ороод ирэхээр тэднийг ажилуулах тал дээр одоо анханасаа бодлого баримтчиг ингэ бэлтгэсэн байх хэрэгтэй болж штэ тий. Энэ дээр яг анхаарах аргачлалууд юу вэ? За тэгэхээр юм болгонд арга гаргачихвал би. Гэхдээ бас нэг зүйл аюулсаа ойлгуулъя. Та жишээл өвдлөг гэхэд та байгууллага дээр эмчтэй үзүүлэх үү? Эмнэлгийн байгууллагад очих уу? Эмнэлэг рүү очиж. Тэгэхээр энэ сэтгэл зүйн нарийн байгууллагын зам төлөв үйлчилгээ үзүүлдэг байгууллага дандаа аутсорсын хэлбэртэй байдаг. Нэг байгууллага дээр юусэн оршдоггүй байхгүй юу? Үнийг л сайн ойлгох хэрэгтэй. Тэ дандаа аутсорсон. Тусгай мэргэжлийн багууд тэр танай байгууллагын ажилтныг судлаад онцлоод тэр тестийн статистик бүрдэн өдөржингөө статистикээр бодоод нэгдсэн дүгнэлтийг нь гаргаад тэгээд яах вэ ямар ажил хийх вэ зөвлөө зөвлөж танд хөргүүлдэг авцуулсан үйлчлэг байхгүй энэ чинь мэргэжлийн хүмүүс та тэрнээс хүний нөөцөө нэг мэргэжилтнийгээ нэг хүнийг судлаадах гэд нэг тест өгөөд тэр 10 ажилтнан дээр тэр үр дүнгийн бодохгоо суухад маш их цаг ордог. Сая бид нар олон талд манлайллын асуулга тэгээ дээрэс нь байгууллагын үнж байдлын commitment гэж хэлээд байгаа. Яг монголчууд үнж байдлыг орчуулад байгаа. Бид нар бол англи зарим нэр тоёог commitment-ийг бол орчуулах дурггүй. Commitment шүү дээ. Commitment гэдэг чинь үнэнч бай сэтгэлээ өгөн зүрх сэтгэлээ зориулна гэсэн санаа шүү дээ. Тэгэхээр энийг судлахлаар байгууллага болгон дээр яасан гэхэлэр өөр ингэсэн онцлог гарч ирж байгаа байхгүй. Тэр нь юутай холбоотой гэхэлэр нөгөө бас удирдлагын арга барилтай холбоотой. Абсентизм буюу нөгөө обскостлон гэж яриад байгаа шүү дээ. Одоо тэрийг чи абсентизм гэж хэлээд ажил дээрээ байгаа мөртлөө байхгүй байх нэр томьёо гарч идэв шүү дээ. Гостлон хийх гэж байгаа шүү дээ. Гостлон хийгээд эхлэхээр та тэрийг яаж сэргүүлэх үү гэдэг дээр толгой чинь аргагүй мохортчлаа шүү дээ. Энэ маргад хэн юу туслах юм? Яг нөгөө байгууллагын зам төлөв. Байгууллагын organizational behavior psychologist чинь туслах байхгүй. За тэгэхээр Жавзан өгчтэй маш их баярлалаа. Хувь хүний хөгжлийн одоо суур асуудал болсон хүүхдүүд өсвөр насныхны сэтгэл зүйн асуудал тэн дээр эцэгчүүд юунд анхаарах ёстой юм бэ гэдэг дээр маш нарийн мэдээлэл бидэд өглөө. За эцэст нь би юу ч хэлмээр байна вэ гэхээр Дональд Трамп хэлсэн байдаг өөрийгөө байгууллага гэж хараа. Юун дээр сул талтай, юун дээр давуу талтай гэдгийг нарийн үнэлээд түрүүний тест гэдэг шиг нарийн сайн хараарай гэж хүсье. Тэгээд манай подкасттай хамт байсан та бүхэнд маш их баярлалаа. За баярлалаа.